Анхаарал тавьсанд баярлалаа. Золоо шоуийг subscribe-аар дэмжээрэй. Тэгээ чиний яг ингээд карьерийг ингээ харангуут нь ер нь бол тэг гэр бүлийн гишүүдийн зөвлөгөө одоо жишээ нь Хас банкд ажиллаж байгаа ах мөн бас тэг яг хүнтэй харилцах чадварын дадлага хийсэн байна. Тэр гомин мастер гайд мөн бас геологийн багтай хамт ажиллах. Яс манай подкастын бас зорилго нь юу гэвэл яг тийм зөвлөгөө өгөх одоо тийм боломжгүй хүүхдүүдэд бас ингээд хойлоо ингээ ярилцаад зөвлөгөө өгж байгаа болохоор ер нь чиний хувьд ер нь карьер төлөвлөхөд дадлага ер нь хэр чухал байдаг вэ? Дадлага хийх. Яг миний түрүүний хэлсэнчлэн шин төгсөгч хүүхдүүд яг өөрсдөө ажлын өөрийгөө сонсоод өөрсдөө сонирхсан хоббинууд байгаа мэргэжлээ сонгоод ингээд цаашаа ажиллаж явлаа гэхэд тэд нар мэдээж яг нэг оюутан байх хугацаанд яг мэргэжлийн чиглэлээр дадлагыг нэмэхэд аягүй чухал. Тэгэд яагаад тийм бэ гэхээр нэг тугаас яг нэг яг өөрийнхөө сонирхож байгаа салбар руу одоо жишээ нь архитектор хүүхдүүд түрүүний яг бол авсан чинь бас архитектор хүүхдүүд яг тэр архитектурын чиглэлийн компанид орж ирээд яг юу сурах вэ те. Тэгээ дээрээс нь тэр чинь яг дадлага хийж байгаа хугацаанд яг ингээд юу би ерөнхийдөө юу их хэвээр яг миний мэржлэг яг үндсэн гол нь яг юу юм гэдгийг аягүй сайн ойлгож авдаг. Тэгэлээс яг зарим нэг яг одоо ингээд ажлын гараа эхэлсэн байгаа хүүхдүүд ч гэсэн өөрсдөө аягүй их ярьж хэлдэг л дээ. Тэр ямар ч гэсэн дадлага бол ерөнхийдөө хийжсэн зүгээр. Тэгээд бас яг өөрийнхөө карьертэй уялдаагаар дадлага хийхдээ зүгээр нэг компанид ороод дадлага хийх биш те. Одоо дадлага хийж байгаа компаниас аягүйсан судлах нь чухал. Тэгээд ялхан орч хүмүүс ч гэсэн ерөнхийдөө карьерээс сурч хүмүүс би нэг аягүй их зөвлөдөг л дөө. Шууд дадлага хийн дээрээс нь ажлаас болно гэдэг чинь ямар ч хамаагүй ажлын зараараа шууд өнгөлөгчөөл анкет өгөөд ч юм уу те. Тэгээд цаанаас нь байгаа нөгөө нэг компани болоос тавьсан хүн ингээд дадлагын хүүхдүүд дээр ч тэр ажлын байран дээр ч гэсэн ингээд шаардлагууд гэж байдаг. Тавигдсан шаардлагууд тэднэртэй сайн танилцаад өөрөө компани аягүйсан research судалгаа хийх хэдэн онд үүсгэсэн ямар хүмүүс яг үйл ажиллагааг нь авч явдаг тийм. Тэгээд дээрээс нь ингээд яг энэ компани яг цаашны зорилго нь яг юу хаашаа чиглэж байгаа. Тэгээд дээрээс нь яг надад энэ компани яг юу өгч чадхаар байна. Тэр зэрэг юмнуудын бүгдийг өөрөөсөө судлаад тэгээд яг очиод бичлээ уулзаад яг ямар хүмүүс хамтарч ажиллах боломжтой бол тэр хүмүүст бүгднтэй нь уулзалт. Тийг санхум ер нь бол дадлага их нь бол маш чухал гэж яварсан байсан. Чинээс тэгж харсан үйлчлэлтэй. Би бас өөрөө яг 2014 онд их сургуулаа Германд бизнесийн удирдлагаар их сургуулаа төгсөе. Тэгээд яг 2010 онд жишээ нь би насны 3 сар яг бизнес чиглэлээр Монголд дадлага хийжсэн. Мөн бас Германда бас санхүү чиглэлээр ер нь дадлага хийжсэн. Тэгээд яг миний бас юу хэлэх гээд байгаа зүйл гэвэл яг манай сонсогч нар маань хэрвээ их сургуульд ер нь 4 жил сурна. Тэр 4 жил сурж байгаа юм бол ер нь бол 400 байна гэсэн үг. Тийм болохоор 100 амрахын зугаалаад амрахын оронд бас цагаа алдалгүй дадлага хийгээд тэгээд илүү давуу талтай болно гэдгийг л анхааруулмаар байна. Тэгээ бас дээрэс нь яг өөрөө чинь хэлж байгаагаар нэгдүгээр курс ч юм хоёрдугаар курстээ орсон зундаач ер нь цаг алдалгүй дадлага хийсэн ч гэсэн ямар нэг өөр газар ингээд ажил хийсэн ч гэсэн их нэг хүмүүстэй аягүйсан танилцж авдаг. Дээрээс нөгөө хүнтэй харилцах чадвар маш сайн болж чадна. Дээрээс нь хамгийн гол нь баг хамт олон гэдэг нь аягүйсан хийж авчт юм болоо гэж бодоо. Тэгээд зарим нэг бас нөгөө нэг тиймэрхүү оюутнууд ч ихсэн байдаг. Одоо нэгдүгээр курсээ төгсөөл яг өөрөөх нь хэлж байгаа нэг ихний зундаа дадлага хийж байгаа. Тэгээд дараа нь тэнцэнэ бор ингээд part time ажил юм уу болоод тий. Тэгээд ингээд сурж байгаа хажуугаар ингээд дадлагыг явуулсан. Өөрсөнд нь бас аягүй хэрэгцээ тэгж ярьд юм л. Тийм нөгөө байгууллагын дадлага үйлдвэрлэлийн дадлага гэж ярьдаг шүү дээ тий. Бид нар яалч өөрсдөө бичлээ ороод тэгээд дээрс нь хажуунаас яг нөгөө сургууль дээр өгж байгаа мэдлэг нь болохоор дандаа яг боловсролын талаас нь л яаж өгдөг тий тайлбарлаж хэлж өгдөг. Тэрийг болохоор ямар ч зүйл байгууллага үйлдвэрлэлийн дадлага дээр бас өөрөө хэрэгжүүлээд авцсан намайг үр дүнтэй юм болоо гэж бас тэгж сардаг. Тэгэхээр яг ингээд одоо зүгээр товчхон ингээд ярих юм бол ер нь бол 10 жилд байгаа хүүхдүүд мөн бас одоо их сургууль сурж байгаа хүүхдүүд бол юун дээр анхаарах хэрэгтэй гэвэл нэгдүгээрт англи хэлээ сур, хоёрдугаарт харилцааны чадвар дээр анхаар мөн бас дадлага хий. 3 зүйл юм байна.